ирсэн юм уу? Хөрсөх тэгдэг үстэй. Хизээ ирсэн гэдэг. Тий, хизээ ирсэн юм билүү? Миний хүнээс гарахгүй шүү. Хараа чи сүнс харуулсан юм уу? Бид хоёр Halloween болох гээд гэрийнхэн гадаа нэг юм сүнс тавьсан. Хамгийн хөөрхөн декор болсон. За үүднийхээ хэсгээс эхэлчихье. За энэ сандал байна. Энд гэхдээ нэг хүн суудаг юм дөө. Тэгээд энэ ийм зураг тавьсан. Хүү амир амьсгалаад байхыг тавьчих. За ийм зураг тавьсан. Энэ болохоор нөгөө манай нөхөр хараа чи зургийг надад аяартуулаа харуул. Пол Сезаны копи зураг. Тэгээд манай нөхөр нөгөө нэг уул хараад айгу тийм сэтгэлэн сэргдэг гинэ. Тэгээд ийм зураг тавьсан бит хоёр хайжгаад. Гэхдээ манай одоо миний эстетиктэй бол ерөөсөө зохицохгүй. Би бол шил өөр зураг тавья гэж бодчихсон. Тэгтээ яхав. Тэгээд юунаас гоё сэтгэл сэргэж ин тэгээд тийм тавьсан. За энд болохоор тэмээ байна. Өнч өнөө юм биш тий. Манай 5 шим малын 4 амт нь байгаа. Тэгтээ нөгөө хоёр нь манай нөгөө хүүхэд идээд тэгээ алга болчихж. Энэ дандаа манай гэрт иймэрхүү юм дандаа хүмүүсэн юмнууд байгаа. Ерөөсөө би ер нь өөрөө декор авдаггүй. За энийг болохоор би өөрөө авсан. Нөгөө нэг юугаа аваад тавьж ивэл дэлхүүр энтрээ тавьж ивэл гэж бодоод. За тэгээд нэг юм гутлын шүүгээ. Тэгтээ энэ чи бас гутал нэг хийдгүү. За юм байна. Энэ манай тойлоо манай тойлыг нөгөө угаасаа хүүхэд маань зохиод идэг штеп та нар харсан ба. За ийш ороод ирээрэй. За манай том өрөө байна. За том өрөөнийхөө хөшгийг болохоор Монголоос авчруулсан дүнжин гарын хөшиг. Тэгсэн чинь би жоохон буруутсан байлээ. Энэ нөгөө нэг хөшигний маань өнгө ханны өнгнөөс жоохон зөрөөд одоо ингээд жоохон цайвар байгаа аахгүй юу. Тэгээ жоохон буруутсан. Арай нэг өөр төрлийн нэг өнгөний бүлгийн тийм хөшиг авах хэрэгтэй байсан байлээ. Тэгээд энийг манай анаа дүнжин гараа ороод тэгээд наашаа ачаан тэгээд явуулсан. Яг эндээс уул нь ийм хөшиг хийлгэе гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь юу вэ? Бараг $2000 болоод исэн заяа. Дүнжин гараас 350,000 авч байгаа байхгүй юу. Тэгээд нэг хөөрхөн ингээд очилсан. Нэрээ Америкудаас амир сонио ийм хөшиг ерөнхийдөө тавьдггүй дандаа нэг офисын юм шиг хөшиг гэртээ тавьд юм байлээ. Тэгээд бас эсвэл нөгөө ийм одоо sheer curtain гэдэг лөө. Тэгдэглөө. За тэгдэг заяа. Тэгээд тэрийг болохоор Америкууд амир сонио яг цонхныхоо дээрээс ингэж одоо тавьд юм байлээ. Бүр ингээ таацнаасаа биш яг цонхныхоо дээрээс тавьд юм байлээ амир сонио. За тэгээд уул нь бит хоёр ингээ хүүхдтэй болохоос өмнө манай гэрээ хүн амьдэрдгүй юм шиг амар гоё байсан байхгүй юу? Цагаан бодонтой цагаан ширээтэй. Тэгээд тэгсэн чинь энэ хав нэг иймэрхүү болсон. Тэгээд нөгөө нэг манай гэрт хүмүүс ирэхээр ингээд нэг бодон дээрээ суугаад нөгөө нэг шигцэлтаад байсан болохоор ийм нөгөө нэг ийм бодон дахиж нэмэлтээр авсан. Ер нь бол хүмүүс зориулаа. Гэтэ 2 бодон тавьчихаар бүр амар гоё практикал юм бэлээ. За энэ хүүхдийн ор байгаа. Уул нэг давхартаа нөгөө хүүхдээ унтуулъя гэж бодож исэн байхгүй юу. Тэгсэн чинь манай хүү энэ орон дээр хизэж унтаагүй. Тэгээ зөвхөн энэ нөгөө памперсных хэсгийг л одоо ашиглаж хүүхдийнхаа памперсыг салдаг байсан. Тэрнээс шүүрс ашиглаагүй. Галаа үзүүлт юм уу? Би одоо ингэж ухарч харчих юм шиг. За ингээ гал хастаг. Энд чинь хараа. Чи бас ярьж болно ш тараа. Юу газан гал, жинхэнэ гал. Жинхэнэ гал. Өдөр гэрлэхтэй болохоор нэгсэн харахгүй нөө. Өөл энэ төр нөө нөхөл аяга дуулаахан тий. Галаа хасаачаар айгүй гоё тухтай болчдөг. Тэгээ одоо удахгүй шинэ жил болох юм чинь тэнцэнэ нэг мод авч тавина хүү дээ гэж бодсон. За манай галтагаа энэ нэг 2 сандал бит хоёр нөө түрээсийн байранд байхдаа авч тавьсан байхгүй юу? Амар хямдхан сандал зүгээр дараа нь хайчий гэж бодоод тэгсэн чинь манай энэ чинь амар зөгцсөн. Тэгэхээр нь за гэж. За энэ манай энэ ч юу гэвэл Island.
байна. Энд чи аяга тавгаа угаадаг. Тэгээ манай хөргөгч манай гэрийн хамгийн үнэтэй юм. Тэгээд энэ хөргөгч маань одоо хөргөгчнийхээ ич хитийг харуулъя. Харин чи жоох ингэж чирээ. Вау. Дотор нь юу байгаа наа. Дотор нь юу байгаа нь харагдав. Гэхдээ энийг бит хоёр хизээж хэрэглээгүй. Ийм хийх ямар шаардлага байхгүй байлээ хөргөгч нь. За тэгээ манай хөргөгчний хамгийн гоё юм нь бит хоёр юусэн мдэггүй байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь бөөрийн хүмүүс гардыг байлээ. За манай хөргөгч жоохон балиар аваа шүмсээ. Энэ бөөрийн хүмүүс гардыг байлээ. Энийг гоё вискитэй хийгээд гоё минийх энэ ингээл юм монголохоор өстой манайх бүгдийн үзгээл. За тэгээд энэ ч ингээд мус гардаг Монгол би нөө ийм хөргөчтэй үзег байхгүй юу хоёр хаалгатай. Тэгээл энэ нөө мус гардаг гэдэг гэл хараад вау гэлээ. За тэгээд ийм нэг ус шүүгч авсан. Энд чинь ер нь Монголд ийм ус шүүгч амар хэрэгэлдэг штэ. Тэгэнгүүт юу байдгүй юм бэлээ. Энэ Америкт нэг хэрэглэх юм билээ тий. Амар сонин Шүүгч хөвчлэн нөгөө нь шууд цоргондоо суулгачдаг. Тэгээ тэр нь данхуутай усл гаргадаг. тий. Тэгээд нэг кофе чанагч. За энэ болохоор манай Бадмаагийн найз маань бэлэг байгаа шинэ байранд орсон гээд air fryer-тай болсон. Маш хэрэгтэй тий. Үнэхээр амар. За тэгээ галтагаан дээрээ хоолоо хийгээд dishwasher энэ dishwasher тэгээд пэч тэгээд плетэг энэ гурав болохоор шууд байртайгаа цаанаас ирсэн. Ерөөсөө сонголт бол байгаагүй. За тэгээд галтагаан нэрээ ингээд шууд угаасаа цаанаас юм бэлээ. Ерөөсөө сонголт энэ төр байгаагүй. Хийцэн байсан тий. Тэр орж ирэхэд тэгээ би бол нөгөө чулуун хавтантай болох мөрөөдөлтэй. Гэхдээ яг Монголд очиод гоо чулуун хавтантай галтагаатай болно. Тэгээ одоо энэ чинь хэлэхээр амар үнэтэй болд юм билээ. Pantry гадуулах юм уу? Тэрийгөө? Эндний гоё юм pantry гэдэг хураа мууддгүй хүнсээ. Тэгээ миний хүү илч. За би энэ ч нөгөө түрүү галтаа зөөрхөн байлгаа бүх юмудаа жигцсэн юм аа. Бүгдэн шууд. За яг нь ийм байдаг. За тийм pantryтэй ер нь юмудаа хадгалцдаг. Энэ нөхөрстэй бүх юмыг очиж үзэх гээд. Тэгээд энэ угаалтаараа ярьд юм уу? Манай энэ угаалтарны хамгийн гоё юм нэ. Харин чи энийг тайлбарлаа. Энэ зүгээр Ингэж үнэтэй. Тэг арай их болохоочтой. энэ нөгөө garbage disposal гэдэг тэгээд хоолтны үлдэгдэл тэр шууд ишиг уурсгачих болтно. Энд чинь бутлаа цаашаага бохирлогоо олчдаг болохоор айгүй амар хэвтэй. За манай галтгооны хоол идэх хэсэг байна. Тэгээ угаасаа хүүхдийнхаа юу тавьсан байгаа. Тэгээ би энэ санал ширээс өгтлээ хагаад ер нь байраад өгчүүлэхдээ дандаа нөгөө анаагаас ингээд зөвлөгөө авсан байхгүй юу. Одоо энийг тавьчвал ямар аянд болохоор нөгөө нэдрэгээл тэгэл наа чин болон болохгүйгээ хэлждэг амар. Тэгээд ямарчсан энэ ч ихтэй ингээд маад олон хүн ирэхээр багтахгүй 6хан сандалтай болохоор тэгтээ яхав тэгэл нэг арга нь болдог л доо. Чи энэ хаваас үзэлхөө. За энэ бас энэ нөгөө нэг хөсгийн гэрнүүд байгаа. Энэ дандаа хүмүүсийн өгсөн билээ. Бит хоёр ерөөсөө өөртөө аваагүй. Энэ бас хамаатны ах өгсөн. Энэ бас хамаатны ах өгсөн. Энэ аав ээж хоёр бааж яах өглөө. Тий. Алтан могоо. Алтан могоо. Алтш. За тэгээд миний дипломыг харуул. Энэ манай эхнэрийн диплом жаз авч ирэх хэрэгтэй байна. Жаз авсан байсан чинь тэр нь унтсан юм аа. Илдэрсэн. Тэгээ энэ манай нөхрийн пянцны хэсэг байна. Энэ пянцаа бүр амар харамлдаг заяо. Намайг бүр ингээд пянцандаа нэг ч гар хөрөгдгөө гэж боддоо. Би тэгээд нэг санаандгүй нэг пянцыг унгааж унаа. Тэгээл дахиж хизээч гар хүрээгүй. Тэгээд гар хүрж болохгүй гэсэн миний. Яагаад гэдэг юм мэдэхгүй. За. Тэрийг нэрээ харуулж юм уу? Тэнцээ жаз тавьсан байсан байхгүй юу? Энд нөө диплом уулгацсан байсан. Манай гэрт ингээд ерөөсөө ингээд зураг мураг үлгэх хан байхгүй ерөөсөө. Ийм нэг 3 хаалгал байгаа.
Тэр хаалганда юу гэдэг үзүүлэх юм. Тэхөө би бүр энэ 3 хаалгыг анх бүр ингээд амар сонин санагдаадсан. Тэгээд тэгтээ яах вэ? За энэ болохоор хувцас хийдэг pantry болгосон бит хоёр. Шүүгээ тий. Шүүгээ, тий. Шкаф. Basement-тэй хүмүүс үзүүлэх үү? Манай хөвгөр. За энэ манай гараж байна. Гараж онгойлч хөө. Гараж онгол. Оо, миний хөө гарахгүй шүү. Манай гараж жоохон заван байна. Яах тий. Яа. За гараж үзүүлчихлээ. За одоо балконоор хамгийн гоё хэсгийг харуулъя. Хүүгээ ийшээ тавьчих. Чи ингээд томоор нь харуулсан юм энэ хэсгээ? Аа. За энэ манай балкон. Террас. Хүүгээ аваа. Тэрчгүй юу? Оо амар сэлхтэй. За манай террас байна. Оо бүр амар сэлхтэй юм шүү дээ. Энд ч уул нэг сандал ширээ бөөдөн авч тавья гэж бодоод байгаа юм. Их зунаас. Жохон үнэтэй байсан. Тэгээд тоор аваагүй л байгаа. Тэгээ хараа чи юу хашаа харуулж. Энд 100 сүдрэл суудаг юм шүхэр доороо юм хөндрүүлэгчтэй юм шүхэр авч тавьсан. Битэрийн байш авсан. Том шилтгаанууд энэ хүүгээ энэ газар дээр хүлэх гээд энэ зүйлийг зунжангаал арчлаа. Тэгээд одоо өвөл болоод нэгэнд зүлэг арчлагын улирал дууссан болохоор дараа хавар хүртэл энийг дахиж шинжлэхгүй. Миний араста бүр амар шинжилсэн тий. За одоо ингэж гараад хоёр талдаа бас жижиг хэмжээний side yard-тай. Тэндээ air conditioning unit байна. Энэ хашааг битээр хөрштөөгөө нийллээд хуваагаад мөнгөний дундаасаа хувааж гаргаад хийсэн. Би энэ зооны хашаандаа нэг 2 3 бут тарьсан чинь нэг нь өгсөн байна. Энэ нөгөөлийн side yard тэндээ хаалганаасаа шууд гаднаас ороод ирдэг. Энд манай хоёр вэ. Оо хараа чи нэр энэ уулнуудаа харуулах юм уу? Тийм манай байшингийн гоё юм гадаана view айгуу гоётой шууд уул нь харагддаг. Шууд 3 тал руугаа уул харагддаг. Тинчээ уул нь амар өндөр уул байх хэвээр. Гэхдээ үүлний цагаар орчих. Үүлний цагаар орчих. Тэгээд амар гоё уул харагдсан чи энчээ бүр байшин саяын 100 баригдаад тэгээд уул харагдав. Зарим хэсгийн жоохон халахсан тий. Хүй. Бүр хөршөө. Бит хоёр уул нь гэрээ өгтлэл цэвэрлээ. Одоо гэтээ жоохон заваа нөө шалмал жоохон толботой гэж бас магадгүй. Яах тий. За обиснтэй үзүүлэх үү? Окей. Эсвэл дээшээ гарчаад бизнес үзүүлэх юм уу? За дээшээ гараад. Нөө миний хүү юу харцсан? Микрофон бол харцсан. Микрофон харцсан уу? Мөө нана. Микрофон. За дээшээ гараад тэгэл. Чи яваад ишэрч. За. Хүүхдтэй арай жоон том талбай гарах гэж бодсон юм гэдэгтэй. Тэнгүү тэнтэй явах. Тэрнээс нөө бөөдөө яг зурагт руу хардаг байсан байхгүй юу? Тэгээд хоол хийж байхдаа хүүхдээ харахгүй бол бас болохгүй. Өө миний хүү. Өө энэ чинь бүр микрофон салгаж авчихсан. За энэ манай зочны найл байгаа. За. Нэр ороод харуулчих. Тэр нэг офисын хөшиг гэдэг шиг хөшиг. Ийм хөшигнүүд угаасаа амар хямдхан байд юм билээ энэ чи. Нэг 20 30 доллар л байдаг бах тий. Square feet-ээс хамаарат. Тийм. Square feet нь $20 төгсөл. Айгу энгийн манай найл энэ төр бол. Хөөс тавьчих харин халууцаад. Тэгтээ хашаа гарч. Тэгээ. За энэ манай бухгалгын өрөө байгаа. Хүмүүс энэ ч уул нөгөө нэг юу яад юм бэлээ.
нөгөө драйер хувцас хатаагч тавьд юм байлээ. Уулгам шиг хамт тий. Амар амсаачлаа. Хүүгээд ирэхээр амар хүнд тэгээд. Тэгээ би драйер авъя гэсэн чинь марлаа болохоор драйер тийсээ хувцсахгүй шинэ угаасаа хувцс шиг мэдрэгдэхгүй байна гэдэг. Яг өмсгөр нь хуучин хувцас өмсөж байгаа, угаагүй хувцас өмсөж байгаа юм шиг санагдаад тэгээд за яшиг гэж ер нь бол хийгүй. За. Миний хүү яах юм? Бит хоёр юм шатны хаал сайхан хийсэн. Уул нөгөө шатны хаалтаа энэ хий гэж утсан чинь шууд нөгөө нэг манай энэ одоо шат амир огт ихцэм юу лээ огцсон. Ихц болохоор ингээд нөгөө нэг шууд унчих гад өөртөө явахаар яг унчих гад байгаа юм шиг санагдаад тэгээд ийм шатны хаалт илгэсэн. Тэгээд бас юу юм бэ лээ ингээд хоёр давхар маань ингээд тэр чигээрээ юутай хевстэй дороочтой энэ бас ингээд цаанаасаа угаасаа бүх Америк айлнууд юм л эд юм бэлээ. Тэгээ би анх ингээд хоёр давхартаа ингээд орж ирчээд амар олон ингээд нөгөө хаалганууд байгаад тэнгууд нэг жоохон сонь санагдаад тэгээд байсан. Тэгтээ яхав тэгэл нэг тийм хоёр давхарт өөр нэг олон талбай нэг хэрэг байдгүй юм байлээ. Харин чи хүүгээ авчлахаар норох гээд байна. За. Миний нэг башир. За үргэлжлүүлээд. За. За энэ болохоор манай pantry байна. Pantry гэж энийг нөгөө нэг ор хүнчлэн давуу энэ төр хийхээр ашиглахаар болсон баа. Шүүгээ. Тийм, шүүгээ. За манайх дээр 3 унтлахын өрөөтэй. Тэгээд за энэ нэг унтлахын өрөө нь энэ нөгөө нэг хүмүүс ирэхээр ийшээ оруулчдیں۔ Бит хоёр уул нөгөө нэг энэ нөгөө манай ор ахгүй юу. Тэгээд bed frame-ийн тий одоо нөгөө модон гэх юм. Тий ийшээ оруулж ирээ тавьсан нөгөө хүү матраснаас буухад илүү амар. Тэгээд өөрөө унтах. Орон дээрээс унтшвал. Тий орон дээрээс унчвал яана гэж бодоод ороо ингээд тавьсан. Тэгтээ энэ өрөө хөрөн тухтаа олсон тий ортой олсон чинь даанч нөгөө матрас нь жижиг нөгөө queen матрас таахгүй энэ өрөө. Хүүгээ томордол төрөл юм да тий. Тий төр энчээ байл. За би ийшээ орой орж ирж ном уншдیں۔ Миний ном уншдгийг харуул. За тэгээд ийм нэг шүүгээ байгаа. Энэ бас ингээд дандаа цаанаасаа энэ Америкт нэг амар юм нь ерөөсөө дахиж шкаф хийлгэх хэрэг байхгүй. Бүгдээр ингээд цаанаасаа байдаг амар шүүгээтэй ярьчдаг тий. Чи хүүгээ харуултаа. Энэ ингээл дагаал бит хоёрыг ерөөсөө ийш тийш явуулахгүй. За. Харин ингээд гараа бүдүүн гарт юм биш. Зүгээрээ тэгж харагдахгүй. За тэгээд энэ чи гудас энэ бас Монголоос авчирсан. Эсхий гудас. Эсхий гудас Эрдэнэтийн. Тэг хүмүүс ирэхээр амар идэх тий. Тий. Гэрт байхаар нь шууд би аваад ирсэн. За энэ манай нэг 0 байгаа. Манайх ер нь бол 3 0-тай. Гэхдээ нөгөө нэг юм бантай 0-гаа бид нар болохоор нөгөө нэг full 0 гэж. Full bathroom 2.5 2 болон хагас bathroom гэдэг тийм 2.5 bathroom. Усанд орох хэсэгтээ бол full bathroom, усанд орох хэсэггүй бол half bathroom гэдэг байлээ. За тэгээд 0 бас нэлээд цэвэрсэн. Ийм байна. За. Миний хүү өрөөд ирсэн үү? За дараагийнх нь унтлахын өрөө нь болохоор унтлахын өрөөг нь бит хоёр нь ажлын өрөө болгоод ашигласан. Өглөө болгон би ажиллаа гэсэн одоо гэрээс ажилладаг болохоор тэгээд хаяас маань нөхөр дэлгэцэг ашиглаад ажилладаг. Тэгээд энийгээ үзэх юм уу? Хүүхдийн тоглоомыг нөгөө бичлэг хийж байгаа болохоор энэ ч зөвхөн хураа тавьчихсан. Тэгээ энэ миний диплом байна. Энэ юу яасаа би бол гэртээ тэр доор нэг жижигхэн ханандаа энэ зургийг тавья гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай гэрийн өнгөтэй ерөөсөө зөгцөөгүй. Тэгээд энийг аав ээж хоёр ирэхээр ч юм уу эсвэл ээж ирэхээр ч юм уу өгж явуулсан. Гэртээ хүүхдүүдийн зургийг тавих хэлбэл дээж гэж. За тэгээд энэ манай шашны хэсэг байна. Манай нөхөр шашинлаг хүн л дээ. Монгол хүн байна. Тий. Энэ нөгөө нэг хараа чи нөгөө ямар хийдээс авчирсан гэдгийг хэлээч. Амар асуулт. Билүү. Тэгээ энэ ямар ч манай нөхрийн эмээгийнх нь нутгийн хийдээс авчирсан бурхан гэсэн. Тэгээд бас ер нь жоохон баяалууд бурхан тавиад байгаа юм шиг.
Тэгээ би бас жоохон санагддсан маа. Нэрээ нэг гайгүй баяалд орохоор нэг бурхан тавьчихсан юм шиг. Гэтэ бурхан сонсч ивэл уучлаарай. За энэ нэг Монголоос нэг хэдхэн ном авчирсан. Тэгээд энэ номноос нэг ээж хэдийн аваа явцсан байгаа хаа. Бид хоёр ирэхээс өмнө л ном уншдаг хүмүүс болоод баахан ном авчирсан чинь Айгуу цаг байсан тийм. амар завгүй ерөөс унших цаг гарахгүй. Чи одоо дахиад үг хариулаа. Аманда юу хийцэн бэ? Амнаас навч гарна юу хийчих. Зүгээр наача яадаг. За энэ би ингээ ажиллаа гэдэг хэсэг. Энэ юу байгаа нэрээ? Энэ бас нэг юм шүүгээ байна. Тэгээ бид хоёр энэ угаасаа тэгэл бүх хэрэггүй юмудаа чихэл хачдаг. Энэ даа хүүхдийн юмнууд л ах шүү тий. Тийм ээ тий. Энэ хамгийн хэрэг дуртай хүн нэг хэрэг байна. За одоо хамгийн одоо гол хэсэг. Нэрээ энэ юутай амар ийм термостаттай. Тэгээд энэ нөгөө нэг AC-ийн асаачин тэгээ бас халаачин гэрийнхэн халууныг энүүгээр шиддэг халууныг нөгөө нэг төвийн дулаан гэж байхгүй. Байшин дор бүрний газар халдаг системтэй. Тэгээ тэр систем доороо basement-тэй байхгүй. Furnace гэдэг. Энэ дотор болохоор AC болон HVAC системийнх нь control panel гэсэн. За энэ манай унтлагын өрөө байна. Уул нь ортой байсан ороо буулгацсан хүүхдэд зориулаад. Тэгээд энэ бас хөшиг. Энэ нөгөө нэг манай нэг давхраас арай нөгөө нэг таазан намхан баг 2.5 баха тий. Нэг давхар чинь 9 фит буюу 2.7 см. Тийм 2.7 м. За тэгээд энэ бол манай угаасаа хүүхдийн хэсэг байна. Тэгээ энэ маань ингээл хөрхөн байждаг. Энэ йогийн гудастай би тэгэл оройдоо хаяа нэг санахаараа дасгал хийдэг байгаа. Тэгээд ороо өнөөдөр нэг удаа ганц удаа хураалаа. Энэ дээрээс нь татдаг хөшөг гэрэл саадын тэр нөгөө офисын хөшөгнөөс. Тий. Офисын хөшөг угаасаа тамиаргүйс юм аа. Гэрэл тухтай тий. Нэг хуу санагдаад. За энэ бол миний бүр одоо хамгийн хэрэг болсон бүр манай гэрийн хамгийн тухтай сандал заяо. Энэ яг миний нөгөө хөлний ормор ингээ хэр болсон байгаа. Хар болсон. Тэр нь харагдчихэв нөө. Цав цагаан байсан тий. Тий, цав цагаан байсан. Тэгээ энэ бүр амар тухтай бодон. Нөгөө хүүхдээ хүүлээд орой ингээд сэрчээ хүүхдээ хүүлээ тэгээ ингээд одоо бүүэлэхэд тийм амар гоё тухтай. За нэг иймэрхүү байна. За манай бас ороо буулгасан шалтгаан хүүхдтэй нэг coast labor хийх гээд бас өндрийн тааруулсан. За энэ манай болохоор мастер байны өрөө гэх юм уу? Би бол нэм 2 угаалтуртай баймар гэсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь энэ байр нэг л угаалтуртай энэ том тавцан дээр яг голт нь. Энэ том тавцан дээр 2 угаалтур ингээд тавьчих болно доо. Ерөөс тийм байхгүй. Тэгээд би өглөө болгоно бас жингээ үздэг. Жин бол маш чухал. Тэгээ би өнөөдөр арай турцсан байгаа болохоор бичлэг гэж байгаа шүү. Миний хүү жингээ үзээрэй. Тэгээд энэ чивтээр усан ордог. Манай нэрээс энэ хамгийн таалагдсан юм нь болохоор 0 нь тусдаа. Тэгээд 0 нь хамт байдаг шүү дээ. Ер нь хийх байрнууд тэнгууд ингээд 0 нь ч тусдаа. Зөвхөн яг 0-ын хэсэг. Тэгээд 2 давхраа угаасаа нэг амир тогтжуулаагүй. Жохон гоё декор авахаар бас надаа нэг тийм хэрэггүй санагдаад идэм аа. Би ер нь жоохон минималист аа. Тэгээ энэ манай хувцсны өрөө байна. Энэ манай миний хувцс заяа. Тэгээ бусд нь манай нөхрийн хувцс. Тэр чиний хувцснаад тийш тий бодлоо. Тэгээ энэ яг миний нөгөө нэг юпо мөпөг өмд байгаа. Тэгээд бусд нь манай нөхрийн хувцс нь. Харин энэ миний ингээ харуул. Би нэг хитгэн хувцастай. Тэгээд хитгэн хувцас маань блог дээр маань гараад дууссан байна. Тэгээд манай хүүхдийн малгай байна. Энэ ямар хөрхөнтэй өмсөлтэй. Энэ хаа малгай өмсөж. Энийг хөөчнөд энийг хамаанаас аав. Наас зүгээрээ яриа. Ардгүй тийш. Алей за одоо малгай өмсөж. Амар хөдөлгөөнтэй. Аа шидлээ. За. Битээр ялаа шүү тийм үнэ. Баяртай. Нөө малгайтаа гараараа баяртай.
За одоо доошо буугаад basement-д харуулъя. Хүүхд авч. Тусаж. Энэ хэсгээр орой болохоор нөгөө нэг хараа чи цанхнууд нь харуул да. Од харагдаад амар гоё идэв. Би орой бууг болгондоо энүүгээр од хараад ингээд амар гоё сэтгэл гоё болчихдөг. Тэгээд би бас юу яасан? Энэ байр маань ашиглалтанд орохоос өмнө би бүх тавилгануудаа захиад нэг хэсэг бүр ингээд нөө Amazon тэгэл баахан тавилгын дэлгүүрүүдийг бүр солиоруулсан. Тэгээд бүх юмаа загтсан. Тэгээ байр ашиглалтанд ороогүй байсан чи тавилган төрүүлээд энэ нөө хаягийн дээр ирсэн байсан. Гадаа нар ажилласан тий. Юу солиорсон тий. Ашаа бурчна. За. Би basement. Марлаа нэг сүнстэй аим шиг кино шиг гэдэгтэй. Эсвэл нөө цурал алхавчтай тийм хүн алаад нот гэсэн шиг. Би тэгээд айгаад ерөөсөө буудгүй ганцаараа. Ямаа basement нан finished. Энд finished basement-тэй авч болно. Тэгтээ битэрт тийм их зай хэрэггүй. Тэгээд basement-тэй шууд нөгөө нэг хийцэн авч болдог. Гэтэ угаасаа ингээд нөгөө хараар нөхчт юм л те. Харч бишээ бүр юм хөвөнтэй нөхчдөг. Барилгын баригдажсэн бол дундаас нь хилээд basement нь хилгэж болт юм байлээ. Эсвэл нэг контрактор хилгэж асуулт. Тэрийн манай хүүхдийн тэрэгний харьцаг, зурагтны харьцаанууд бий. За. Ингээд цонхтой энэ бүх агааржуулалтын хоол, усны хоолойнууд бүгдээрээ энэгээр явж байгаа. Энэ storage space вэ. Энд ингээд дахиад нэг хөрөө гарахаар зай байна. Ер нь бол энэ basement-тэй юу ачгал юм бэ лээ? Одоо ингээд яг цэвэрлээд гинэ ингээд янзлуулаад тэгээд одоо дуусаад хан маань хийлгэж мэлгээд тэгвэл яг энэ дахиад нэг 2 өрөө гарахаар байгаа байхгүй юу? Тэгтээ айлууд зүгээр шүүд basement-тэй жимний төхөөрөмж тавиад юм хараар нь жим болгоцсон байдаг те бас. Тийм те. Тэгээд юу яадаг? Энэ нэг юм марч. За аалсны тор юм шиг. Тийм үү? Тийм аалсны тор энэ тэмдэг байна. Миний энэгээр ингээд нийл аалсны тор. Тийм үү? Тийм чи нэг гарны юм нийл энэ хараа энэ аалсны тор. Энэ нөгөө нэг миний яриадсан furnace байна. Ус халаадаг ерөөсөө air conditioning түнгийн шугам гэж байхгүй тий? Байхгүй. Түнгийн шугам гэж байхгүй дандаа. Хөдөө усан төгөөрээр нь тог нэрнэ. Тэрнээс биш нэгцэн халаал нэгцэн дулаан гэж байхгүй. Тэгэд энэ AC-ийнх байна тий? Тийм дээ та зээс харлах. Сая аалтны нөгөө нэг шүлс миний хамранд орчих шиг байна. Тэр баг basement-д орж ирээгүй хэдэн сар болсон байна. Нилээ ужаа тий? Энэ манай Wi-Fi гэрийн интернетийн төхөөрөмж байна. Гэртээ раутер байхгүй, нэг юм төхөөрөмжтэй. Ингээд гэрээр орчим тэр чигтээ энэ төхөөрөмж. Амар сайн байдаг тий Wi-Fi. Тэгэд нөгөө нэг амар юм хүн ирж суулгах гэсэн байхгүй шүү. Онлайнаар залгаагүй залгуулаад салгуулчихна. Энэ бол залгааны шийд. Залгааны шийдэн дээр нэг айгүй гоё амар шийдэж өгсөн юм. Энэ дээрээ нөгөө юмнуудаа бичсэн үү? Бичээд өгсөн. Тэгээд энэ switch болохоор тэрний switch шүү гэдгийг ингээд бичээд өгсөн. Тэгээд хэрвээ нэмэлтээр дахиж switch гаргаж тогт залгах гараал өөрөөсөө энэ дээр нэмээд тэгээд юуны тог залгаж байгаа вэ гэдгийг хаан дээрээс ингээд бичээд бүртгэж явчихна. Бүх энэ ч бас аалсны тор шүү дээ. Битүү аалцтай болсон юм шүү нэмэр. Харин л аалз малцлах шүү дээ. Энэ тэгээд ерөнхийдөө нөгөө хөдөө газар болохоор ер нь жоохон аалцтай байгаад тий. Аалц шавж мавчтай. За гарч үзүүлэх үү? За. За одоо би үүднийхээ хэсгийг танилцуулъя. Энэ ингээд манай гэрээс гараа явангууд одоо ийм вьютэй. Тэгээд энэ урдаа бас юм хөрхөн зүлэгтэй. Тэгээ одоо тэр нэг юм шугам байгаа шүү дээ. Энүүгээр болохоор яг хуваагдаад яадаг. Хажуу альтаа хуваагддаг. Энэ манай сүнсийн аваа. Тэгээд энэ болохоор айгүй амар нөгөө камераараа харцдаг. Тэгээд хүмүүстэй энүүгээр бас ингээ ярьчдсан байлээ. За. За манай driveway болохоор хоошоо харсан байралтай. Тэгээд энэ одоо жишээ нь юу байд юм бэлээ? Одоо энэ манай уртлын айл шүү дээ тий. Тэгээд нөгөө урагшаа харсан drivewayтэй байгаа байхгүй юу нөгөө замтай. Тэгээд тийгүүд том өрөө нь яг эсрэг
талдаа байд юм билээ. Тэгэхээр энэ том өрөө нь хойш харсан гэсэн үг. Манайх болохоор хойш харсан driveway те. Тэгэнгүүтээ том өрөө маань болохоор урагш харсан. За энэ маань нөхрийн машин байна. Манай бидний машин байна. За хогийн сав болохоор 7 хоногтоо нэг удаа ирж авдаг 2 дахь өдөр. Тэгээд энэ нь болохоор зүгээр энгийн хог. Тэгээ энэ цаатлынх нь болохоор recycling хийдэг хогийн сав байна. За бит хоёр амарсан гэр мөрөө хөтлөө цэвэрлж байгаа л би бичлэг хийсэн. Тэгээд чинь Halloween decoration-ыг харуулах юм уу? Тэхөө. За манай хажуу айлын карта, манай хажуу айл бүр ингээд амар гоё. Энэ их бүр амар ажилтай. Тэгэл байн өвсөө онцлал гадаанаа ингээл юм гаргаж тавиал юм Halloween decoration хийсэн байна. Ер нь айл болгон хийд юм байлээ. Тэгээд бит хоёр болохоор зүгээр нэг сүнс тавьсан байгаа. За ингээл нэг манайх нэг иймэрхүү айл дөө. Энэ нөгөө нэг манай сөөхөөс ч юм уу энэ нөгөө хотгоноос маань ийм манай гэрээ урд ийм мод тарьсан байсан. Тэгээ энэ хөөрхөн жимснүүдтэй. Энэ ямар жимсэн бол хараа чи мэдхүү? Мэдгүй шүү дээ. Нэг ийм жимснүүдтэй мод байна. Өнөөдөр гадаа амар гоё өдөр байна. За нэг иймэрхүү. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгтээ хамт байгаарай. Like, share, subscribe хийгээрэй. Баярлалаа.